За сайн байцгаана уу? За би ер нь бол ийм spiritual буюу ийм сүнслэг зүйлийг их сонирхдаг, сонсдог тийм олон төрлийн подкастыг англи хэл дээр сонсдог учраас тэгээд сонсоод олон жил явж байгаа тэгтэл манай найзууд чи ер нь энэ тухайгаа ингээд орчуулж тавиач гэдэг ингээд нэлээ олон хэлдэг байсан. Тэгээд би өөрөө ч ер нь орчуулж ингээ хүмүүст хүргэе гэж бас боддог байсан. Тэгээд тэр үүднээсээ одоо энэ подкастыг орчуулж ярьдаг подкастаа эхлэе гэж бодлоо. За тэгээд ер нь бол би нэлээд олон жил ингээд подкаст сонсож эхлэхдээ Dolores Cannon-ы хамгийн ихний ингээд Dolores Cannon-ы подкастуудыг аягүй их сонсдог байсан. Тэр нь болохоор Metaphysical Hours гэдэг нэг юм цоврал тийм одоо янз янзын чадвартай мэдрэмжтэй хүмүүсийг урьж оролцож ярилцдаг тийм подкаст байдаг. Тэгээд тэр подкаст нэрээ Dolores одоо жишээлбэл гэмт хэрэг гарсан боловч яг нөгөө гэмтэн хүн нь олдоогүй одоо тийм хэрэг дээр одоо мэдрэмжтэй хүн тэр гэмт хэргийн газар очоод одоо нэг бодлын мэргэлээд тийм хүн одоо энэ гэмт хэргийг үйлдсэн байх магадaltaй гэх мэтчлэнгээр ингээ хэлдэг ч юм уу. Тийм мэдрэмжтэй хүмүүсийг урьж оролцуулж ярьдаг байсан. За бас дээрэс нь амьтадтай ингээд хэл амаа ойлголцдог тийм хүмүүстэй ингээд бас ярьдаг байсан. За тэгээд энэ Dolores бол өөрөө ийм Ozark Mountain Publishing гэдэг ийм хэвлэлийн компанитай. Тэгээ энэ дээр дандаа ийм сүнслэг буюу ийм spiritual номнуудыг бол хэвлэдэг. Тийм номнуудыг авч хэвлэдэг. За тэгээд Dolores олон ингээд подкастуудыг сонсоход нэг миний өмнө нь одоо мэдж байгаагүй ч юм уу сонсож байгаагүй тийм сонин мессежүүдийг хэлээд байдаг гэсэн. Тэгээд тэр мессежүүдийн одоо тэр ухагтхуунуудын тийм ээ тэр концептуудын заримаас нь хэлбэл нэгдүгээр одоо чи дэлхий гэдэг одоо энэ оршихуйд зөндөө олон гаригууд байгаа тийм ээ. Тэр гаригуудын нэг нь бол манай энэ дэлхий. За энэ дэлхий бол энэ оршихуйн хамгийн захад байрладаг тийм планет одоо гариг гэж байгаа юм. За тэр гариг манай энэ дэлхий болохоор маш их нягтралтай. Тэгээд ер нь нэг тийм гэмт хэрэг ихтэй. Тэгээд нэг тийм амьдрахад ер нь бол маш хэцүү орчлон гариг. Тэгээ энэ дэлхий дээр хүний бие болж төрж ирж байгаа сүнснүүд бол маш их юм одоо баатарлаг одоо бүр одоо агуу гэхээсээ илүү зоригтой тийм зоригтой brave сүнснүүд гэж хэлээд байгаа юм. Аяг зоригтой тийм сүнснүүд дэлхийд хүний биеийг төрж олж ордгээ гэх мэт гэж хэлдэг. За тэгээд энэ одоо оршихуй дээр те олон иргэншил байдаг. Маш олон иргэншил байдаг. Тэгээ зарим нь бол ийм доор харанхууд ингээд наргүй үед ингээд тийм орчинд ч ихсэн амьдардаг гэж ингэж хэлж исэн. За тэгээд дээрэс нь Dolores хэлэхдээ ер нь бол хүн та хизээч өөрөө ганцаараа байдаггүй. Ингээд сүнснүүд ингээд маш олон энэ тэнд ингээд дандаа байж идэг. Тэгээд тэр сүнснүүдийнхээ болохоор ингээд ерөөсөө хүн ганцаараа гэж боддог боловч одоо тийм ээ зарим хүмүүс бол тэр сүнснүүдийг мэдрээд байдаг тийм ээ. Тэгэхээр ер нь бол хүн та хизээч ямар ч үед ганцаараа биш гэдгийг ойлгороо гэж бас нэг подкастн дээр хэлж ирсэн. За тэгээд зарим ингээд мэдрэмжтэй хүмүүсийн ч юм уу ер нь зарим үед ингээд хүмүүсийн хэлбэлцэл өөрчлөгдөхөөр ингээд гэрт нь байгаа эсвэл ойр ойрд нь байгаа цахилгаан хэрэгслүүд өөрсдөө асаж унтраад эсвэл усны крантнууд ингээд ус нь гоожоо зүв зүрээж яхаа те эсвэл хаалга өөрөө хаагдаж нэгдээд ингээд ийм үзэгдлүүд бас болдгоо гэдгийг энэ Dolores өөрийнхөө амьдрал дээр ингээ хэлсэн. Тэгээ энэ тухай бас зарим бөө нарын подкастн дээр ч бас ингээд би бас сонсч ирсэн. Хувийн зүгээс хэлэхэд. За тэгээд бол ер нь бол сүнс бол ингээд маш олон дахин давтж төрдөг гэдгийг бол дахин хэлдэг. Тэгээд одоо жишээл хүн ингээд өдөр тутам хувцас солиод өмсөд идэг шиг сүнс ингээд энэ насандаа нэг биеийг авч төрөөд дараагийн насандаа өөр биеийг авч төрөөд одоо хүн хувцас солидог шиг сүнс бол ингээ бие солидог. Бие болон одоо тэгтээ тэр бие нь зөвхөн хүний бие бас байж болно. Одоо ургамал амьтанч байж болно гэдэг үүднээс бас ингэж хэлж байгаа юм.
За тэгээд сүнсний дахин төрөлтийг ингэж хэлж байгаа юм. За дээрэс нь сүнс ер нь хүн ингээд төрөхдөө сүнсний гэрээ байгуулж орж ирдэг гэж байгаа юм. Тэгээд тэр гэрээгээ бол өөрөө за би ийм эсвэл жаргалтай сайхан амьдрал эдэлнэ. Эсвэл би ингэж би кармагаа хариулахын тулд ийм муу амьдрал тай болно. Энийг туулнаач гэдэг юм. Ингээд нэг өөрийн гэсэн хүн болгон өөрийн сүнсний гэрээгээ байгуулж бууж ирдгээ гэж бас хэлдэг. За дээрэс нь ингээд тийм ээ хүмүүс ойлгохдоо ингээд эцэг их хүүхдэд төрүүлдэг гэж боддог боловч долларын онолоор бол хүүхэд эцэг ихээ сонгодог гэж байгаа юм. Хүүхэд хүний биед одоо ээжийн хөвлөд орохдоо би энэ айл төрнөө гэд өөрөө ингээд хүүхэд тэр төрх айлаа сонгодог гэж байгаа. Төрх аа гэж сонгодог гэж бас тийм онол гаргаж ирдэг. За тэгээд доллараас бол өөрөө ер нь 1931 онд төрөөд 2014 онд нас орсон хүн. Тэгээд 83 наслаад ингээд бурхан болсон байдаг. Тэгээ энэ хүн бол өөрийгөө хэлэхдээ би бол ер нь тийм мэрэгч psychic биш ээ гэж байгаа. Мэргэлдэг төрхөлдөг хүн бол биш ээ. Би бол судлаач, би бол хэвлэлийн юм хэвлэгч, хэвлэлийн газар хэвлэлтэй, хэвлэлийн компанитай. Тэгээ би бол channeling хийдэг хүн биш ээ гэж байгаа. Дамжуул одоо channeling гэхээр одоо дээрээс өөрөө ингээд мэдээлэл авдаг бол хүн биш ээ гэж өөргөө хэлж байгаа. За энэ бол долларын товчхон намтраас дуртахад энэ бол өөрөө ингээд ховс хийдэг хүн. Тэгээ энэ ховсыг болохоор анхандаа тий ингээд нэг тамхи татдаг хүн тамхиа татхаа болох ч юм уу, илүүдэл жинтэй хүн жингээ хасах ч юм уу, ийм нэг амархан төрлийн ингээд ховс хийж агаад тэгээ сүүлдээ ингээд ховсных нь арга нь өөрөө ингээд сайжруулад тэгээд далд ухамсартай холбогддог тийм ховсын аргыг нээсэн тийм хүү юм аа. Тэгээд энэ ховсыг нээх үедээ янз янзын одоо дээрээс мэдээлэл авдаг. Тэр мэдээлэл авдаг юм нь ховсонд орж байгаа хүнээрээ дамжуулаад тэр одоо дээдлийн higher self буюу дээд сүнснүүд доллароос ингээд мэдээлэл өгдөг. Тэгээ энүүнээсээ болоод маш одоо ингээд одоо гаргийн хүмүүсийн тийм конференц хуралд бол удаа дараа баг ингээд дандаа маш их ордог байсан. Тэгээд энэ долларын ховсных нь гол одоо нөгөө арга нь гэвэл уртлын амьдрал руу ингэж явж ордог тийм арга юм аа. Тэгээд тэр нь болохоор юу вэ гэвэл ховсынхаа үеэр маш тийм хүчтэй их үүсвэртэй холбогдож чаддаг гэж өөрийгөө хэлж байгаа. За тэгэхээр энэ нь яахаараа ач холбогдолтой вэ гэвэл одоо хүмүүс ямар нэгэн ингээд өвчнөж бай, сэтгэл зүйн асуудалч бай. Тэглээ гэхэд ингээд сэтгэл зүйчдэр очивол зөндөө олон удаа явж ийж ингээд хүн эмчлэгддэг. Гэтэл энэ долларын аргаар орсон ховсонд орохоор яг тэр дороо эдгэх боломжтой. Тэр нь яагаад гэвэл одоо ингээд ховсонд орохдоо 4-5 цаг зарцууллаа гэхэд ерөөсөл 5 цагийн дотор тэр хүн одоо бүх өвчнийхөө учрыг ойлгоод тэр өрөөнөөс гарна гэдэг бол маш агуу юм. Яагаад гэвэл тэр нөгөө дээдлийн хүчтэй их үүсвэр гэдэг юмтай холбогдоод даалд ухамсараас нь мэдээлэл аваад байгаа учраас энэ ховс бол маш хүчтэй техник юм а гэж ингэж хэлж байгаа юм. За тэгээд энэ ховсоороо болохоор ховсны аргын тухай жоохон яриа. За энэ ховс нь болохоор ингээд гүн ховсонд ордог арга гэж байгаа юм. Deepest hypnosis гэдэг юм. За тэгэхээр энэ бол тэ ил ухамсарыг ингээд таг тэр чигээр нь унтуулж агаад даалд ухамсартай холбогддог арга гэж байгаа юм. За тэгэхээр даалд ухамсарт хүний одоо өнгөрсөн амьдралын бүх мэдээллүүд байдаг гэж байгаа. За тэгэхээр тэр даалд ухамсартай холбогдох энэ аргыг нь заадаг. Тэгээд өөрөө энэ одоо ер нь 35-40 жил өөрөө хийснийхаа дараа сүүлийн одоо өөрөө нэг 70-80-аад настай байхдаа дэлхийн маш олон орноор явж энэ өөрийнхөө доллар сканны юм аргыг бол дэлхийн олон орны сэтгэл зүйч өөр одоо юм spiritual healer буюу одоо юм сүнслэг анагаагч нарт арга ингэ зааж өгсөн. Тэгээ энэ арга нь болохоор юу вэ гэхээр ингээ хүний ерөөсөө тэр доотлын доотлолд байгаа даалд ухамсартай холбогдвол ерөөсөө бүх нөгөө
бүх одоо асуудлынх нь бүх гол юм нь тэнд байдгаа гэж үзэж байгаа. За тэгээд за ингээд одоо энэ нэг конференц дээр ярьсан зүйлийг нь ярий. Тэгээд энэ дээр ярихад бол заримдаа их сони юм ярина. Одоо тэр нь юу вэ гэвэл юм идэхгүй уухгүй хүмүүс бол одоо сүүлийн үед нэлээх гарч байгаа. Тийм хүүхдүүд бол аюу их төрж байгаа гэж хэлж байна. За дээрэс нь бол хүн бол өөрийгөө эдгээх чадвартай, хүн бол бас өөрийгөө өвчлүүлэх чадвартай гэдгийг бас хэлж байгаа. За энэ хурал дээр ингээд анх ингээд хэлэхдээ ингээд за бид нар бол бүр нэг том бурхнаас анх гаралтай гэж хэлж байгаа. Ерөөсөө хамгийн анх. Тэгээ бид бүгдээрээ нэг байсан. Одоо маш олон дээр үед тийм ээ. Тэгээ тэр том бурхан ингээд нэг удаа жижиг ийм жижигхэн оч болоод гэрэл болоод ингээд тал тийшээ цацарсан гэж байна. Тэр тал тийшээ цацарсан гэрлүүд нь очнууд нь одоо зарим нь ингээд одоо галакси, зарим нь одоо гариг ертөнц, одоо зарим нь ингээд янз янзын юм болоод ингээд жижигээр ингээд тасарсан. Тэгээ тэр гэрлүүд маань одоо зарим нь сайн байна, зарим нь муу байна. Тэгэнгүүт чинь за та нар ингээд өөрсдөө тал тийшээ цацраад энэ одоо ингээ юмаа сурцгаа гэдэг ингээд ер нь бурхан гэдэг юм биднээс ингээд тараасан гэж үзэж байгаа. Энэ одоо доллараас өөрийнх нь одоо энэ ховсоор авсан онлоор болвол. Тэгэхээр ингээд энэ бурхан гэдэг юм өөрөө цацраад тал тийшээ тараагаад гэрлүүгөө тарааснийхаа дараа хүмүүс одоо ингэж асууж болох юм. Би тэгээд юу сурах гэж ирсэн юм бэ? Би ер нь юм сураагүй байна ч юм уу ингээд янз янз юм хэлдэг. Тэгэхээр хэрвээ хүмүүс юмаа сураагүй болвол одоо тэр энерги дээрээ ингээд дахин байгаа л юм. Тэгэхээр тэр энерги дээрээ тэр одоо онцгүй муухан энерги дээрээ ч юм уу байгаад ах юм бол яг тэр энергиээр дахин төрдөг гэж байна. Тэгэхээр ер нь бол энэ насандаа тэр энерги аль болохоор сайжруулад, аль болохоор одоо албан оноогоо засаад энерги сайжруулж хагаад өнгөрхөн дээрээ тэг өөрөөр хэлбэл сурах юмаа сураад ингээд дараагийн төрөлдөө одоо сайн хүн болж төрөөрөө гэдэг шиг тийм юм бас хэлж байна. Энийг би жоохон монгол маягаар нь хэлчихлээ. Яг ингэж монголоор нь хэлээгүй шүү. За тэгээд энэ хүн өөрөө хэлэхдээ за чи бол өөрөө амьдралынхаа одоо найруулагч нь, зохиогч нь, жүжигч нь тийм ээ. За хэрвээ чи ерөөсөө яг өөрийнхөө амьдралыг өөрөө ингээд контролддог ганцхан хүн нь бол чи. Хэрвээ чиний амьдрал одоо над ямар юу ч таалагдахгүй, ямар нэгэн над зохиолч нь таалагдахгүй, ингээд байгаа байдал чинь таалагдахгүй бол чи над зохиолоо урьж хаяад дахин шинээр өөрчилж бичиж болно. Энэ бол ерөөсөө чи өөрөө нөгөө найруулагч нь юм чинь, чи өөрөө жүжигч нь юм чинь, чи өөрөө зохиолч нь юм чинь чи дуртай үедээ өөрчил. Дургу болвол чи наадахтайгаа зурлах хэрэггүй. Ерөөсөө зохиолоо өөрчил. Ерөөс тавилтаа өөрчил гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бол би монголоор нэг жоохон ингэж өөрөөр юу гэж орчуулах вэ гэвэл хүмүүс чинь нөгөө нэг ингэж карманда баригдаад би үйл үрдэ баригдаад байна. Одоо би ингэж л төрсөн юм чи энэ замаараа л явна гэд ингээд дээдгийн харин ч эсэргээр нь үгүй шүү. Чи наад байгаа байдал чинь одоо чам таалагдахгүй бол чи өөрөө өөрчил. Өөрөө өөрчлөх нөгөө нэг хүч нь чамд өөрт чинь байна гэж мессеж өгч байгаа юм. За тэгээд түрүү хэлсэн сүнс хүн болгоо ингээд сүнсний гэрээ гэдэг юм байгуулж орж ирсэн. Тэгээд зарим хүмүүс бол ингээд маш юм хүнд амьдралыг өөрсдөө сонгож орж ирдэг. Одоо юу гэдэг чинь аав ээж нь хоёулаа архич юм ч юм уу эсвэл ингээд бага насндаа маш их ингээд нэг хөөжиндэлт энэ төр ингээд үдсэн одоо маш их ядуу зүд амьдралыг үдсэн ч юм уу ингээд янз янз тийм байдаг. Тэгээд тийм одоо амьдралыг үзнэ гэд гэрээ байгуулалт хүн орж ирэх жахт нь одоо ингээд дээдлийн майструуд хэлдэг гэж байна. Хей наадах чинь арай л хүнд амьдрал биш үү чи өстө. Чи наад хэцүү үүлийн үрээ баг 2-3 амьдралаар чи засас хийгээд явж болохгүй мө чи яг нэгэн амьдралаар наад бүх маш хүнд амьдралыг туулаад ингээд гарна хэрэгцүү байгаа зү. Ингээд тэгэнгүүт хүмүүс үгүй би өстө хурдан өстө бараг л алдаага зас шигээд ингээд орж ирдэг гэж. Гэтэл тэр нь бол тэр хүмүүс өөрсдөө сонголтоо хийгээд тийм амьдралыг өөрсдөө сонгоод орж ирсэн байдгаа гэж. Тэгээд бол хэлэхдээ ер нь бол зарим хүмүүс тийм хэцүү одоо үүлийн үрээ байвал хідэн амьдралын туршид өөрчилж бас болдог байгаа гэж. За гэтэл зарим хүмүүсийн амьдрал маш их тайван хамгаалan одоо бүх юм нь болж бүтээл ерөөсөө ингээд
ингээл нөгөө деважингийн орон төрсэн юм шиг ингээ байдаг те. А гэтэл энийг доллароос юу гэж тайлбарлаж байна гэхээр хей чи тэр хүнийг ямар сайхан амьдралтай юм бэ? Энэ тэр гэж битгий одоо атаарах тийм ээ. Яагаад гэвэл наад хүн чинь өнгөрсөн амьдралдаа маш хүнд амьдралыг туулсан байж болно. Тийм үүднээсээ яг энэ амьдрал нь одоо амралт байж болох юм. За эсвэл энэ амьдрал дууссаны дараа маш хүнд амьдрал энийг угтжиж болно. Тэгэхээр энэ хүн ингээд одоо яг амралтын амьдрал нь яг одоо үргэлжилж байгаа учраас ерөөсө хүн болгон адилгүй ерөөсө битгий атаарах гэсэн ийм юм бас хэлж ирсэн. Энэ өсөх сонин өнцөг гарч ирсэн гэж би бодсон. За тэгээд зарим одоо дэлхийн тухай ингээ яриа. Тэгээд түрүү хэлсэн дэлхий бол маш хүнд гариг амьдрахад маш их одоо өрсөлдөөнтэй маш их эмоц ихтэй ийм гариг гэж байгаа юм. Тэгээд энд бол зөвхөн тийм зоригтой мундаг сүнснүүд нь л иш орж ирээ гэж сонголт аваад өөртөө одоо сонгож орж ирдэг тийм ээ. Тэгээд ер нь бол энэ дэлхий манай гариг энэ дэлхий бол ер нь суралцах гэж орж ирж байгаа сургууль юм аа тийм ээ. Тэгтээ яг энэ сургууль төрлөө гэд ингээд бас ингээд тэр чигээр ингээд байгаад байж болохгүй та нар өөрсдөө хэмжээсээ өөрчилж болно гэж байгаа. Тэгээ өөр хэмжээс та нар өөрсдөө төрж болно. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ гаригийн одоо энэ дэлхийн зовлонгоор та нар амьдрахгүй байх сонголт нь чамд байгаа штэ гэж хэлж байгаа юм уу да гэж би ойлгосон. За тэгээд энийг болохоор дэлхий бол энэ сургууль гэж хэлээд байгаа юм. За дээрэс нь ингээд бүх юм одоо нөгөө сүнстэй гэж хэлсэн тий одоо хүн ургамал амтан юу гэдэг бүх юм. Дээрэс нь энэ хүн хэлэхдээ бүр чулуу хүртэл сүнстэй байдаг гэж хэлж байгаа. Тэгээд чулууны сүнснээс ингээд нэг удаа хосонд орж байгаа хүнээр дамжуулаад асуухад тэгээд чулууны сүнс болоод амьдрахад ямар байна гэдээ асуухад амьдрал бол нэлээд удаан шүү, маш удаан гэж ингээд хариулсан гэж байна. Тийм. Тэгэхээр ерөөсө бүх юм сүнстэй байдаг гэдэг бол юм байна. За тэгээд бас амьтдын хувьд бол амьтдын хувьд бол групп сүнс гэж байгаа. Бүх амьтдын нийлсэн групп сүнс тийм ээ. Тэгээд бүх юм амьтай одоо энэ чинь нөгөө хурал дээр сууж ярьж байгаа шүү дээ. Ингээд тайзан дээр микрофон бариад тэгээд энэ микрофон амтай, энэ шалж амтай, энэ ханч амтай. Тэгээд бүх юм амьтай болон бүх юм хэлбэлцэлтэй, бүх юм ухамсартай, бүх юм амьдралтай гэж хэлж байгаа. Тэр нь бол одоо бид нар бол яг тэгдэг шүү дээ. Одоо жишээлбэл ханандаа нэг зураг наасан ч гэсэн тэр бол амьтай гэдгийг бол ер нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж би боддог. За тэгээд дээрэс нь ингээд яг одоо энэ байга насандаа ямар нэгэн юмыг одоо дэндүү тийм муухагаар битгий одоо үзье яд гэж байгаа юм. Одоо өөрөөр хэлбэл одоо энэ чинь нэг Америк хүн болохоор Америк арьс өнгөний юу жишээлбэл гаргаж ирж байгаа. Тийм амар арьс өнгөөр гадуурхдаг тийм үзэлтэй битгий бай. За тэглээ гэхэд та ирэх насандаа яг нөгөө үзье ядаад байсан арьсны өнгөөрөө төрж болно шүү гэх мэтчлэнгээр хэлж байгаа. За тэгээд бол энэ хүн хэлэхдээ wheel of karma буюу үүлийн үрийн хүрд ингээ байдгаа гэж хэлж байгаа. Тэгээд энэ бол олон жил байсан. Гэхдээ энэ үүлийн үрийн карма гэдэг юм бол одоо өөрчлөгдөж байгаа. Ер нь өөрчлөгдөх хэрэгтэй болсон, өөрчлөгдөх цаг нь болсон гэж хэлж байгаа. За тэр нь яг юу гэж юм бэ гэхээр яг түрүүний хэлснээр хэрвээ одоо чиний энэ амьдрал яг одоо амьдраад байгаа амьдрал чинь ямар нэгэн үүднээс болоо таалагдахгүй, таарахгүй болвол та өөрөө зохиогч нь, найруулагч нь, жүжигч нь юм чинь та өөрөө өөрчлөө. Өөрөөр хэлбэл энийг free will буюу одоо өөрийн сонголт гэж хэлээд байгаа юм. Чи өөрийн сонголт юм чинь чи өөрөө наадхаа өөрчил. За энэ одоо free will буюу энэ чөлөөт сонголт гэдэг юм бол зөвхөн манай энэ дэлхий дээр л байдаг гэж байгаа. Өөр гариг дээр болон өөр одоо хэлбэлцэлтэй тийм гариг ертөнцид байдаггүй гэж байгаа юм. Өөр гариг ертөнцийн хүмүүс бол ерөөсөө оюун ухаанаараа ингээд юмыг хийж чаддаг хүмүүс гэж байгаа. Тэгээ тэр хүмүүсийн нэг жишээ нь бол одоо озоны нүх цоорсон байгаа үстэй. Энэ бол нэг жишээ шүү гэж хэлсэн. Тэгэхээр би бол яг энэ тайлбарыг ойлгоогүй озоны давхаргыг өөр гаригийнхан одоо нүх гаргасан гэсэн үг юм уу? Ямар учиртай энэ бол ерөөсөө яг нэг тийм
ойлгомжтойгоор тайлбарлагдаагүй үлдсэн. За би л ойлгоогүй, би ч ойлгоогүй гэж болно. За тэгээд зарим иргэншлүүд одоо тийм ээ бол өөрсдөө бол устгасан байдаг гэж ярьж байгаа юм. Тэр нь бол Atlantis гэдэг ингээд иргэншлүүд бид нар өөрсдөө дэндүү ухаантай иргэншил ард түмэн байсан боловч тэд нар өөрсдөө бол устгасан. Тэд нар бол ингээд одоо кристал болор гэдэг юмар маш их юмыг ингээд бүтээж чаддаг байсан. Гэхдээ тэрийг буруу хэрэглэсэн учраас ингээд яг өөрийнхөө одоо иргэншлийг устгасан. Тэгээд ингэж устгасан юм нь тэр Атлантисчуудын эрчүүд нь ингэж буруу юм хийсэн шүү гэдэг ингээд жоохон инээжсэн. Энд ч өөр юмхтэй болохоор. За тэгээд энэ их дэлхий болвол тийм ээ. Одоо энэ их дэлхийд одоо манай их дэлхий чи ингээ атомын цөмийн зэвсэгтэй энэтрээ гээд байгаа. Тэгээд ер нь бол манай гариг болон бусад иргэншлүүд хоорондоо нэг ийм гэрээтэй байдаг гэж байна. Бусад иргэншлүүд манай энэ гаригийн хүмүүсийн үйл ажиллагаа амьдралд оролцохгүй гэсэн ийм гэрээтэй байдаг гэж байна. Өөрөөр хэлбэл иргэншил гариг болгон өөрийн одоо хуулиараа ингээ явдаг. Өөрөөр хэлбэл өөр гаригийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг нэг юм хуультай байд юм байна л да. Гэхдээ хэрвээ энэ их дэлхий атомын цөмийн зэвсгийг хэрэглэх түвшин дээр очих юм бол бид нар бол оролцсон. Гэхдээ оролцох шаардлагатай. Яагаад гэвэл хэрвээ атомын цөмийн зэвсэг хэрэглэх юм бол зөвхөн энэ дэлхий одоо ингээд маш destroy болохын дэлхий сөнөрөхөөс гадна бусад гаригуудад бас маш муугар нөлөөлөх учраас яг тийм зөвхөн цөмийн зэвсэг хэрэглэх тийм үед л ер нь бусад гаригийнхан оролцож болох юмаа гэсэн л тийм л одоо exception байдаг гэж юм. Exception гэдэг нь одоо тусгай хууль гэх юм уу? За тэгээд тийм үүднээс ер нь бол манай их дэлхийн хүн төрөлхтөө ингээд өөрсдөө сөнөөх гээд байгаа юм шиг их дэлхийдээ ингээд муухай эвгүйгээр хандаад байгаа учраас тэд нар одоо өөр иргэншлийнхэн өөр иргэншлийнхэн л гэж юм. Өөр гаригийн өөр иргэншлийнхэн нэг өөр шийдвэр гаргасан гэж байгаа. Биднэрт туслах, биднэрт одоо сайнаар нөлөөлөх. Тэр шийдэл нь юу вэ гэвэл угаасаа тэр өөр иргэншлийнхэн өөр гаригийнхэн биднэрт хамаагүй гаднаас тусалж болохгүй учраас дотроос нь одоо биднэрт нөлөөлөё, энэ хүн төрөлхтөнд нөлөөлөё гэсэн шийдвэр гаргасан гэж байгаа. За тэр нь яг яасан үг вэ гэхээр энэ дэлхий дээр ийм огт сүнс болж төрөөгүй тийм дэлхий дээр хүн болж төрж байгаагүй, дэлхий дээр хүн битэл ямар нэгэн юм болж төрж байгаагүй тийм сүнснүүдээс та нар одоо энэ дэлхий дээр волонтер хийж одоо сайн дураараа төрөх хүмүүс байна уу гэд ингээ асуугаад тэгээд дэлхий дээр ингээд энэ хүмүүсийг урд өмнө нь төрж байгаагүй сүнснүүдийг дэлхий дээр хүний бие аваад төрүүлэх тийм волонтер хүмүүсийг хайж эхэлсэн. Сайн дурын хүмүүсийг. За тэгээд тэр сайн дурын хүмүүс нь 3 үетэй энэ их дэлхий дээр төрсөн юм байна. Тэгээд энийг 3 waves of volunteers гэдэг. Өөрөөр хэлбэл сайн дураар төрөхсдийн одоо 3 үе гэх юм уу. За тэрний нэгдүгээр үе нь бол baby boomer буюу 1945 оноос яг 45 оны дараахан төрсэн энэ baby boomer-уудыг хэлж байна. Эдгээр болохоор одоо нэг 70-80 настай ч юм уу те энэ өвөө эмээ нарыг хэлж байна. За энэ хүмүүс болохоор тийм ээ энэ хүмүүс чинь бүгдээрээ юу дэлхийд өмнө нь сүнс болж төрж байгааг болсод шүү дээ. Тийм болохоор би ерөөсөө энэ бол миний гэр орон биш байна гэсэн хүмүүс айгүйх гарч ирдэг гинэ. Энэ одоо өвөө эмээ нарын дундаас энэ бол миний гэр орон биш байна. Би ер нь эндээс явмаар байна гэсэн хүмүүс айгүйх байдаг. Тэгээд зарим хүмүүс нь энд байгаа одоо гэмт хэрэг бол амар юм байна. Би бол ерөөсө твчихгүй юм байна гэсэн хүмүүс тийм юм айгүйх хэлдэг гинэ. Тэгэж бууж ирсэн тийм
одоо сайн санааны төрөксөд маань. За хоёрдугаар үеийн сайн санааны төрөксөд маань тэд нар болохоор өөрөөр хэлбэл антеннууд буюу генераторууд гэж нэрлэж байгаа. Тэд нар нь одоо энэ яриа хийх үеэр 30 насны орчим хүмүүс гэж байна. Өөрөөр хэлбэл миний ойлгож байгаа нэг одоогийн үеэр 40-с 50 насны орчим хүмүүс юм уу да гэж ойлгосон. Гэхдээ насны хувьд бол Dolores Cannon-ы охин Julia Cannon яг тийм насыг одоо 1900 тэдэн он 30 настай 40 настай гэ яг ингээд тийм хурцаар бити хуваа. Яагаад гэвэл эн чинь нөгөө оршихуй юм болохоор ингээд нэг тийм яг хар цагаан гэсэн ойлголт байхгүй ингээд аяндаа жоохоноор төрөө яваад байсан. Ингээд ийм учраас яг тэдэн оны тэдэн сараас тэдэн оны тэдэн сар мар гэсэн тийм юм бол байхгүй гэж хэлж байгаа. Зүгээр дундажлаад хэлэхэд за нэг одоогийн байдлаар 40-с 50 насны орчим хүмүүс тийм байгаа. Тэр хүмүүс бол бусдад нөлөөлдөг тийм хүмүүс. Ингээд тэгээд тэр хүмүүсийн дотор бол өөрсдөө хүүхэдтэй болохыг хүсдэггүй хүмүүс байдаг гэж байгаа юм. Тэгээд тэр хүмүүсийн ихэнх нь би юу хийх ёстой юм бэ? Би ер нь яах гэж энэ төрсөн бэ гэсэн асуултаар дүүрсэн хүмүүс байдаг гинэ. За тэгээд 3 дугаар үе нь бол одоогийн хүүхдүүд гэж. Энэ одоогийн хүүхдүүд бол ингээд төрж орж ирэхдээ тэднүүсийн DNA нь өөрчлөгдсөн. Ингээд бүр шал өөр оюун ухаантай хүүхдүүд одоо төрж ирж байгаа. Тэд нар бол угаасаа энэ дэлхийг тэр чигээр нь өөрчлөн гэсэн бодолтой хүүхдүүд орж ирсэн байгаа гэж. За ингээд энэ Three Waves of Volunteers гэдэг энийг бол хүмүүс энэ тухай бас нэг ном байгаа. Би бол энэ номных нь конференс одоо номных нь яриаг бол бас сонсъё гэж бодож байгаа. Дараагийн дээр тэгээ орчуулж бас болох юм. За тэгээ одоо энэ Dolores чинь шинэ дэлхий, хуучин дэлхий гэдэг ойлголтыг бас гаргаж ирдэг. Тэгээ шинэ дэлхий, хуучин дэлхий буюу өөрөөр хэлбэл 3D-гээс 5D рүү шилжиж ийн гэдэг байгаа шүү дээ. Одоо тий 3D за ингээд 3D-гээс 5D dimension руу ингээд шилжиж байгаа гэдэг. За тэгээд тэр шилжилт бол нэг шөнийн дотор бол болохгүй гэж байна. За хэрвээ нэг шөнийн дотор болох юм бол зүгээр хар ухаанаар бодоход хүний бие тэр бол шинэ хэлбэлцэл, шинэ гариг дэлхийн хэлбэлцлийг бол ойлгохгүй, ингээд даачдахгүй. Тэгэхээр бол энэ шилжилт аажмаар явах хэвээр ер нь явж байгаа гэж хэлж байна. За тэгээд энэ хэлбэлцлийг одоо аажмаар болгож байгаа хүмүүсийн жишээг нь ингээд хэлэхэд тийм ээ. Ингээд энэ хүмүүс одоо ингээд бие нь ямар нэг байдлаар болохгүй байгаа. Биед нь ямар нэгэн юм л өвчин зовлонгараа ч юм уу. Тэгээ тэрийг ингээд эмчтэр очиод анагаах ухааны эмчтэр очихоор анагаах ухааны эмчнэр оншин тогтоож чаддаггүй нэг тийм хүмүүс байдаг гинэ. Тэгээ тэр өвчтөе хүмүүсийн одоо зарим нь бол тийм зүрх нь хэлбэлцдэг. Одоо зүрх нь irregular heartbeat гэдэг ингээд нөгөө зүрх нь хэмнэлээ алдаж цохилдог тийм хүмүүс. Эсвэл heart palpitation гэдэг одоо зүрх ингээд хэлбэлцдэг. Ер нь зүрхний доголдолтой л гэсэн л үг л дээ. За тэгээд толгой иргэдэг. Сэтгэл готролтой хүмүүс бол маш их байгаа. Тэр хүмүүс бол ерөөсөө ингээд хэлбэлцэл энэ дэлхийн хэлбэлцэл нь таарахгүй учраас ингээд бүр ингээд нэг юм болохгүй байна гэдэг ингээд байсан учраас сэтгэл готролд ороод байгаа хүмүүс ч бас байгаа гэж ингэж хэлж байна. За тэгээд дээрэс нь толгой нүддэг хүмүүс, толгой иргэдэг хүмүүс, толгой дүнгэндэг хүмүүс байдаг. За тэгжидэл чих дүнгэнэх юм бол маш их байдаг гэж. Чих дүнгэндэг юм бол бүр дэндүү илбэг байдаг гинэ. Тэгээд энэ чих дүнгэнж байгаа нэг хэлбэлцэл чинь өөрчлөгдөөл одоо зарим ихэнх хүмүүст бол яг нэг юм баг мессеж орж ирж байгаа юм. Тэгээд хүмүүс их хвчлэн анзаардаг өнгөрөөдөг гэсэн бас нэг тийм мессежийг хэлсэн. За тэгээд хүмүүсийн ингээд одоо идэх уух юм нь бол бас их өөрчлөгддөг. Яагаад гэвэл одоо 3D-гээс 5D рүү шилжихэд энэ хүний бие махбод маш юм хөнгөн байх шаардлагатай гэж байгаа. Тэгэхээр хөнгөн байх шаардлагатай болохоор ийм хүнд мах идэхгүй байх шаардлагатай. Бүр дээрэс нь үхрийн мах болон гахаа мах бүрээс ерөөсөө ганц болдоггүй юм. Энэ хүмүүс өөрсдөө бас энэ хоёр махнаас татгалзаад ирдэг гэж байна. За тэгэнгүүтээ ганц идэж болох юм нь гэвэл ерөөсөө ийм live food гэж юм. Амьд хоол. Тэр амьд хоол нь болохоор тийм ээ ногоо буюу жимс. Ялангуяа органик ногоо жимсийг бол маш сайн гэж хэлж байна.
За тэгээд дээрэс нь бол те маш их ус уух хэрэгтэй. Усны нөгөө нэг маш сайн чанарыг хүмүүс дутуу үнэлдэг. Нэг дэлхий дээр маш их дутуу үнэлдэг. Ууг нь зөвхөн их ус уух маш их чухал шүү гэж. За тэгээд ингээд хоолоо хөнгөрүүлээд тэгээд явандаа их ус уудаг болоод ирэхээр бүр явандаа энэ хүмүүс хоол идэхгүй тийм зөвхөн нөгөө шингэн юм идэж уудаг тийм хүмүүс болно гинэ. Тэгээд одоо жуус уудаг ч юм уу эсвэл зөвхөн ус уудаг ч юм уу. За тэгэхээр шинэ одоо дэлхий дээр ер нь хоол идэх хэрэггүй, хоолгүй амьдарч болдог тийм орчин дэлхий тэнд бий болж байгаа гинэ. Одоо өөрөлдвөл нөгөө шинэ дэлхий, хуучин дэлхийг яриад байгаа шүү дээ. Одоо шилжилт болж байгаа. Шинэ дэлхийн хүмүүс хоол иддэггүй тийм хүмүүс байх болно гэж. За тэгээд Майячууд ингээд тийм ээ 2012 онд Майячуудын календар ингээд яваад дууссан байдаг. Тэгээд тэр яасан бэ гэдэг ингээд хүмүүс их сонирхдаг юм байна л да. Тэр тухай хэлэхэд бол ингэж юм. Тэр хүмүүс бол хэлбэлцэл нь өөрчлөгдөөд өөр одоо иргэншил рүү шилжсэн гэж. Түүнээс тэр хүмүүс үгсэн гэж хэлээгүй зүгээр өөр хэлбэлцэл нь өөрчлөгдөөд өөр иргэншил болсон л гэж хэлж байна. За тэгээд одоо энэ одоо хуучин дэлхийгээс шинэ дэлхий болохдоо яаж одоо өөрчлөгдөх юм бэ? Яг яаж одоо шилжилт болох юм бэ гэдгийг доллароос эхлээд өөрөө тайлбарлаж байна. Доллароос тайлбарлахдаа одоо ингээд эс хуваагддаг штэ. Ингээд нэг бөөрнгийн том ганцхан дэлхий байж ирсэн жоохон зөөн болоод тэгээд нэг юм одоо овол болоод тэгээд нэг 8 тоо шиг болж байгаа. 8 тоо маань ингээ хоёр тасраа хуваагдаад ингээ нэг нь хуучин дэлхий, нэг нь шинэ дэлхий ингээ болоод байгаа юм. За тэгээд энийг ингээ яриад яг ингэж хуваагднаа гэд эс хуваагддаг шиг ингээд 8 тоо болж байгаад ингээ эс хуваагддаг штэ. Тэгээд ингэж хуваагднаа гэд ярьсан чинь нэг хурал дээр ярьсан чинь нэг хурлын дараа нэг хүн орж ирээд би тантай ингээд ганцаараа ярмаар байна гэж ярьсан гэж. Тэгсэн чинь би яг таныг одоо энэ хуучин дэлхийгээс шинэ дэлхий болно гэж ярихад яг тэр үеэр чинь би ганцаараа шинэ дэлхийд очсон байна гэж би яг өөрт маань тэгж бодогдсон. Тэгсэн чинь шинэ дэлхий аюу гоё юм, аюу тааламжтай гоё орчин дэлхий байсан. Тэгээд тэнд ерөөсө хүн ам аюу сэрэг байсан. Тэгэл бүх юм л аюу тааламжтай байсан. Гэсэн чинь ягаад ч би буцаж хурж ирээд ингээд та нартай буцаад ороод ирсэн байлээ гэж ингэж хэлсэн гэж байгаа. Тэгээд доллароос хэлэхдээ ер нь бол зарим хүмүүс ингээд энгийн маягаар шилжилтийг мэдрээд байгаа гэсэн маягаар хэлж байна. За энүүний дараа Жули Канон буюу энэ Жули чинь доллароос охин нь энэ Жулийн одоо хуучин дэлхийгээс шинэ дэлхий шилжилт яаж явагдах вэ гэдгийг Жули бол өөр маягаар харсан юм байна. Тэрийгэ Жули хэлж байгаа юм. Жули хэлэхдээ шинэ дэлхий, хуучин дэлхий хоёр бол ингээд дээрээсээ ингээд давхурдсан хоёр юм давхурдсан юм байна. Тэгэхээр шинэ дэлхий, хуучин дэлхий хоёр нь дээрээс давхурдсан хоёр хавтгай юм байна. Тэгэхээр ингээд зарим хүмүүс ингээд ингээд хуучин дэлхийд байх уу, шинэ дэлхийд байх уу гэдэг чинь ерөөсөө л хүн таны өөрөө чинь сонголт гэж хэлж байгаа. Тэр нь яаж ийм гэхээр та өөрөө ингээд одоо хайраар амьсгалаад, хоолоо тохируулаад ингээд идээд явсан тохиолдолд орчноо солиод, сонголтоо сайжруулад ингээ явах юм бол та аяндаа хэлбэлцэл чинь өөрчлөгдөд 5D очиод тэгэнгүүтээ заримдаа хүмүүс ингээд нэх гой хайраар амьсгалж ирсэн буцаал нэг тийм сонин одоо эмоц нэгтэл одоо онцгой хүмүүсийн дунд ороод ингээд идэх чинь одоо хэлбэлцэл нь унаад буцаад 3 дээр очиж байгаа. Тэгэл буцангууд ингээд 5 руу шилжил. Ингээд хэр ингээд сайн сонголт чинь сайжраад ах тусмаа чи хэр удаан 5D дээр байгаад ах тусмаа чи шинэ дэлхий рүү улам илүү баттай ойртож гинэ гэсэн үг гэж Жули тайлбарлаж байгаа. Тэгээ надад бол энэ тайлбар айгүй таалагдсан. Яг гэвэл хүмүүс нөгөө нэг хэсэг ингээд айгүй гоё байж байгаад ингээд энэ дэлхий чинь ингээд мөнгөний төлөө ингээд одоо тушаал дэвшлийн төлөө одоо юу гэдэг чинь бие биенийхээ эго таа ингээд маш их эмоцтой тийм дэлхий учраас нэг өдөр маш сайхан
вибрацид одоо хэлбэлцэлд орж ирсэн нөгөө өдөр буцаад ингээ унцдаг шүү дээ. Тэгэхээр яг Жулия Каноны хэлснээр ингээ хэлбэлцэл мэн дээшээ доош унаад тэгээд аль болохоор тэр дээр хэлбэлцэлдээ барих нь л чухал, барьж сурах нь л чухал юм уу да гэж би Жулиягийн ярианаас ингэж ойлгосон. Тэгэхээр өөрөөр хэлбэл Жулия ингэж байгаа. Та нар энэ дэлхийн дунд ингээд jump ингээд дээшээ доош өсрээд байгаамаа. Тэгэхээр хэлбэлцлээ барьж сур. Тэгээд та нар өөрөөсөө сонголтоо хийгээд байгаа шүү гэж хэлсэн байна. Тэгээд яг ингээд зарим хүн ингэж асууж байгаа. Тэгээд би хэрвээ шинэ дэлхийд очсон бол одоо 5 дэд очсон бол яагаад би ингээд гэмт хэргийг хараад байгаа юм гэж тэгж байгаа. Гэтэл Жулия ингэж тайлбарлав. За энэ хуучин дэлхийн шинэ дэлхий орж яг ингээд параллелээр дээрээс давхардсан байгаа учраас чи дээдлийн 5D-тэй орчинд байхад ингээд доод гэмт хэрэг болж байгаа юмыг чи дээрээс хараад байгаа байхгүй юу? Чи дээрээс хараад байгаа юм. Түүнээс чи тэр дунд бол байгаа гэсэн үг биш гэж ингэж тайлбарлаж илээ. Тэгэхээр Жулиягийн ингэж шилжилт бол надад айгу make sense болсон. Яг зөв тайлбар юм уу да гэсэн ойлголт надад төрсөн. За тэгээд шинэ дэлхийд очихын тулд бол ингээд кармагаа арилгах хэрэгтэй гэж доллароос хэлж байна. Тэгэхээр тэр арга нь юу вэ гэвэл зүгээр л шууд уучлал. Зүгээр л тэрийг гомдоогоод ингээд одоо ямар нэг ингээ юм чинь бариад уурыг чинь хүргээд байгаа тэр юм бүгдийн зүгээр л тавиад явуул гэж байна. Тэгээд зарим хүмүүс хэлдэг тэр одоо нөхөр тэр дарга ч юм уу тэр ээж аав одоо тэр хүчиндэх ч юм уу ингээд ямар муухай юм хийснийг та ойлгохгүй шүү дээ. Би яаж зүгээр уучлах юм бэ гэдэг. Үгүй долларсын зүгээр чи зүгээр л уучлах. Зүгээр л юу хийсэн мэсэн ерөөсөө бүр ямар ч хамаагүй гэж юм. Зүгээр л шууд л уучлах. За тэгээ яаж уучлах вэ? Яаж явуулах вэ гэхээр ингээд яг ингээд нүүрээ хараад ингээд явуулахад хэцүү байдаг бах. Тэгэхээр өөрөө тэрийг зүрх сэтгэлээрээ ингээд оюун ухаанаараа хий гэж юм. Тэрийг яах вэ гэхэл тэр хүнийхээ одоо чиний уурыг хүргээд байгаа ч юм уу, чиний хорслыг хүргээд байгаа нэг тэр болсон явдал, тэр хүн одоо үйл явдал хамгийн юма төсөөлж хагаад тэр хүнийхээ нүүрийг төсөөлж хагаад тэгээд одоо нөгөө гэрээгээ урч хайна гэдэг юмыг чи өөрөө оюун ухаанаараа хий гэж. Өөрөөр хэлбэл за чи бид нэр ингээд оролдлоо одоо яах вэ? Гэрээ хийгээд одоо юу гэдэг чинь хамтдаа амьдрий, хамтдаа юм бүтээе гэж орж ирсэн боловч болсонгүй. Одоо болио. Одоо би ингээ гэрээгээ устгалаа гэд ингээд өөрөө чангаар хэлээ тэр хүнийг одоо нүүр царайг нь бодож байгаа. Тэгээд ингээд ерөөсө уучлаад явуул гэж тэгээд хэл. Тэгэнгүүтээ тэр хүндээ чи өөрөө юу гэж зүрх сэтгэлээр юу гэж хэлэх вэ гэвэл за би одоо чамайг уучлалаа. Би одоо энэ бүх муухай юмаа явуулъя. Тэгээ одоо хоёул тус-тусдын замаараа явъя гэж ингэж хэлээл уучлал явуулах хэрэгтэй байна. За тэгээд ингээд энийг бүх дотоод сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй гэж байна. За тэгээд ингээ уучлаа явуулсны цагт тэд нар дараа нь одоо тэр хүмүүс чинь чиний амьдралд байгаа бол одоо дарга чинь юу гэдэг нь те одоо нөхөр чинь ингээд амьдрал чинь байгаа бол ингээд хурж ирэл одоо юу гэдэг чинь чиний уурыг дахиад хүргэнэ. Гэхдээ чи оюун ухаанаараа энэ уучлалтаа хийцэн бол тэр уур хүрэхээ болчдөг гэж. Тэгээ энэ бол маш гоё санаа юм уу да гэж би ойлгосон. Тэр хүмүүс уур хүрэх гээд ирсэн ч гэсэн чамд ерөөсөө нөлөөлөхгүй гэж хэлж байна. За хоёр дахь хийх юм нь шүү дээ те. Айцаа арилга гэж. Айцаа явуул. Айдас бол ерөөсөө жинхэнэ юм биш ээ. Хайр бол жинхэнэ юм аа гэж байна. Тэгээд ерөөсөө за одоо ингээ хүмүүсийг уучлалчлаа. Одоо хамгийн 3 дахь хийх юм нь гэвэл чи одоо өөрийгөө уучлах гэж. Тэгээ өөрийгөө уучлах юм хамгийн чухал юм байдаг. Заавал хийх ёстой зүйл гэж юм. Тэгээд өөрийгөө уучлсан цагт чи шинэ дэлхийд очино гэж. Тэгээд шинэ дэлхийд очино гэдэг сонголтоо үүссэн болохоор хүн та өөрөө шинэ карма үүсэхгүй гэж. За тэгээ энэ маягаар долларосын маш олон яриа таалагддаг учраас энэ сүнслэг яриагаа хамгийн эхлээд долларосын яриагаар эхэллээ. Тэгээ та бүхэн таалагдсан байх гэж бодож байна. Дараа орчуулуулаад тавих юу байвал энэ доор комментээр бичиж үлдээгээрэй. За өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Баяртай.